За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүгдэд энэ One Life компани бүтээгдэхүүн буюу хөрөнгө оруулалтын ямар багцууд байдаг, тэдгээр нь таны хөрөнгийг хэр өсгөж өгдгийг, ямар хугацаатай байх уу, спlit гэж юу юм, токен гэж юу юм, энэ талаар баг зэрэг мэдээлэл өгье. За энэ One Life компани One Academy сургалт ийм багцуудыг худалдааж өнгөө токен авахулдаг байгаа. За ингээд саяхан багцуудынхаа өөрчлөлтийг хийсэн. Хуулийн багцууд, санхүүгийн багцууд гэдэг ингээд гарсан байгаа. За эхнийх нь бол энэ санхүүгийн багцуудын талаар та бүгд дээрээ 140-оос санхүүгийн багц эхлээд 580, 1100, 5500 хүртэл ингээд ийм багцууд байгаа. 5800 хүртэл. За холимог багц нь бол стартер токен нийсэн 140 дээр 5500 евро юу 5640 багцсан дээр голчлон авчирээ. Энэ багц бол 3 сплиттэй. Эхний одоо токен бол 48800 токен танд оногдно. За энэ сплит токен гэдгийг бол One зоостой хүмүүс бол ойлгож байгаа. Шинээр сонирхож байгаа хүмүүс бол манай нэг coin MN гэдэг сайтанд ороод тодорхой мэдээллийг авах боломжтой. Зөвхөн шинээр одоо оролцож байгаа хүмүүсээс гадна энэ One зоосонд хөрөнгө оруулсан хүмүүс бол манай сайтны гишүүн болсноор мэдээлэл авах боломжтой. Хэрвээ энэ бичлэг танд таалагдчихвэл лайк дараарай. За ингээд 48800 токен анхны сплитээр 2 дахин өсөж 97600 болно. Энэ цаашаа дахин сплитэнд орж 195200 болж байгаа. 2 дахь сплитний дараа 3 дахь сплитэнд буюу 3 дахь сплитэнд орж 2 дахин гэсэн 390400 болно. За энэ сплитийн хугацаа бол багцаагаар 1.5-аас 2 сар байдаг. Тэгэхээр та бүгд энийг 3 сплитэнд орохлоор таны токен 390400 болтлоо ямар хугацаа зарцуулах вэ тэрийг сайн тооцоод үзээрэй. За бид бол энэ олборлолтын хүндрэл гэдэг юмыг бас их анхаарах хэрэгтэй. Саяхан бол олборлолтын хүндрэл 270 байжгаад 300 токен болсон. Нэг өсөндөө энийг бол төгрөгийн одоо задгаа хэмжих нэг зүйл мөнгө гэж ойлгож байна. За OneCoin компани бол олборлолт хийхэд бол тодорхой хэмжээний зардал гарч хүндэрдэг. Оролцогчдын тоо хэмжээнээс шалтгаалаад үүнийхээ үнэлгээг бол энэ олборлолтын хүндрэлээр тооцдог. Анх гарч ирснээс хойш бол компани олборлолтын хүндрэл 4 токентой байжгаад 300 болтлоо өссөн байна. Энэ юу харуулж байна гэхээр биднээсийн судалж байгаа буюу энэ хугацаанд сплит болгоны хооронд бол нэг багцаагаар 25% өсөлттэй байсан байна. Саяны өсөлтөөр бол энэ 270-аас 300 болоход нэг 10% өсөлттэй байсан. Ингээд биднээс энэ тооцоог яг 10% дээр ингээд аваачиж үзье. Тэгэхэд бол энэ 300 токен бол олборлолтын хүндрэл эхний сплит дээр 330, дараагийнх дээр 363, 329 гээд өмнөхөөс 10 дахин өснө гэж үзэх юм бол энэ багц сплит болж дуусны дараа танд бол 1833 банзос өгнө. За энэ хаанаас гараад ирсэн тоо вэ гэхээр энэ өмнөх бүх энэ токенуудын нийлбэрийг хамгийн сүүлийн олборлолтын хүндрэл буюу 329-ээр хуваасан тоо байгаа. Энийг та бүгд Excel дээр ажилладаг хүмүүс ингээд ажиглаад харчаарай. За ингээд 1833 банзос өнөөдрийн ханшаар 2985 байгаа еврогоор нэг зоос. Энэ 3 сплитийн явцсан дараа бол энэ 59 ч юм уу 60 евро болох магадaltaй боловч бид аль болох энэ өөрсдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг багаар хит одоо дэвэргэж тооцохгүйгээр 2985-аар нь энэ хөснөгтөн дээр тооцсон байгаа бүх тооцоонд. Мөн энэ хөснөгтөн дээр цаашаа энэ хуулийн багцууд байна, санхүү хуулийн багцуудыг бол
яг энэ жижигээр тооцоож гарах учир та бүгд энэ манай сайтын гишүүн болоод энэ вакцыг авсан хүмүүс энэ хүснэгтэн дээр тавиад тооцоход бол гараад ирнэ. За ингээд 1833 ван зоосны нэгж зоосны өртөг нь бол 3.08 евро болсон байна. За нийт үнийн дүн нь болохоор 1833 ван зоосны үнц нь 54,721 евро болсон буюу анхны хөрөнгө оруулалт бол 970% өсөлттэй байна гэсэн үг. За энэ 970% хаанаас гарч ирсэн гэхлээр та бүгд ингэж хараарай. 54,721-ийг 5640-тэй хуваахад 970% өсөлттэй байгаа. За энэ 140 вакцыг авч үзье. Ойлгомжтой болохын тулд 140 вакц дээр танд нэг сплиттэй юм байна. 800 токен ирээд анхны сплиттерээ 1600 болно 2 дахин. Олборлтын өндөрлөл 330 болно. Ингээд танд эцсийн дүндээ 7.3 ван зоос буюу өнөөдрийн ханшаар ингээд 217 еврогийн мөн цэнтэй 7.3 ширхэг ван зоос хүрж ирж байгаа жишээтэй байна. Бид бол энийгээ одоо хэтэрхий өндөр тооцохгүй тулд ингээд яг 25%-аар бодох хэрэгтэй. Энэ одоо токны сплит хоорондын өсөлтийг 25%-аар тооцъё. Ингээд тооцоогоо цаашаа хийгээд явъя. За хуулийн багцууд энэ бол дээдгээс ялгаатай. Хуулийн багц санхүүгийн багц бол ерөнхийдөө хоёулаа авто майнингд ордог. За хуулийн багцууд бол ингээд 250 еврогоос 1000 евро хүртэл байгаа. Холимог багц нь 250, 500, 750 мянган нийлүүлсэн нийт үнийн дүн 2500 евро буюу энэ 3 сплитэнд орно. Анхны одоо токен 18200 ингээд 3 сплитний дараа 145600 токен оногдно. За авто майнингд орж байгаа олборлтын өндөрлөл бол нэгээр баг байдаг учраас энд 299 токентой тэнцүү байгаа өнөөдөр. За ингээд 25%-аар өссөн дүнгээрээ ингээд аваад үзэхлээр нэгдүгээр сплит дээр 374, хоёр дээр 467, гурав дээр 584 токен байх нь олборлтын өндөрлөл. За энэний нэг онцлог нь бол шууд одоо зоос таны дансанд ордог. За энэ 60.9 ван зоос бол таны эхний одоо томьёогоор үзье. Эхний энэ 18200 токеныг 200 I 14-өө 290-тэй угаад 60.9 ван зоос таны шууд дансанд орж ирж байгаа. Спид болонгууд. За ингээд дараагийн сплитээр 97 156 249 гээд нийт дүнд нь 563 ван зоос таны дансанд орно. Нэгж зоосны өртөг бол 444 болсон байна. Нийт одоо зоосны ханш үнц нь одоо 2985 евроор утгад 16818 евро байна. За энэ дээр богино хугацааны ашиг гэдэг нь юу гараад ирвэ гэхээр та энэ 60.9 ван зоос ч юм бол автоматар таны дансанд сплит болонгууд хугацаа шаардахгүй ороод ирнэ. Энийгээ бол та D-shaker гэдэг талбар дээр бол арилжаа хийж болно. Одоогоор бол энэ One Life-ийн гишүүд бол яг өнөөдрийн байдлаар 3,530,000 өнөөдрийн байдлаар 3,530,000 хүн бол гишүүн болсон байна. За ингээд 60.9 ван зоос уу энэ та ороод ирсэн зоосоор юу хийж болох вэ гэхээр D-shaker талбарыг бол компаниас гишүүд хооронд бол чөлөөтэй хөрөх, бизнесээ арилжуулах зорилгоор ийм худалдааны талбар гаргасан байна. За энэ дээр жишээ нэг хоол байна. Ингээд за би энэ хоолыг бол жишээ нь 285 еврогоор худалдаж аваад идчих юм байна. За энэ мерчантын 157 купоноос 43 зарагдсан байна. Аль улстай байна гэхээр энэ Италид би хэрвээ очивол энэ газар очиод 285 еврогоор ийм хоол аваад идчих боломжтой байна. За цааш нь биднээс бас энэ та бүгдэд танилцуулахын тулд энэ буудлыг авч үзүүлэх гэдэг ингээд гаргацсан байгаа. За энэ нэг буудал байсан.
Энийг харъя. За энэ буудлууд бол 315 вон зоосоор буудал бууж болох юм байна. 99 купон худалдаж авах боломжтой усныг нь зарагдсан. За айл улс вэ гэд харъя. Латв улсад байна. Латв улс руу очих ч юм уу дамжин өнгөрөхдөө энэ буудлын дээр одоо байрлаж болох жишээтэй. Ингээд маш олон тийм бүтээгдэхүүнүүд байгаа үйлчлэгээ сервисгээд энэ дээр та нөгөө 60.9 ч юм уу те усад гарч ирсэн зоосуудаа хэрэглээд евро мөнгө төлөхгүйгээр ингээд ашиглаж болох юм байна. За Монголд бол ер нь мерчант бол маш бага бүртгэгдсэн байгаа. Энэ компанид өнгөж хөгжиж байгаа учраас бүртгэлийн систем нь тийм нэлээд хатуу хяналтанд ор явагдаж байгаа учраас бүртгэл бага. За бидний хувьд бол энэ ресторан дээр энэ одоо хоолнууд 100%-аар эсвэл евро ван зоостой ингээд харьцаагаар ингээд тавьсан байгаа. Энэ дээр стейк байна, загсны махан хоол, гахаан одоо тагалцаг гэднүүсийг тавьсан. Боловч зарагдаад дууссан байгаа. Өнөөдрийн байдлаар бол манай энэ клубын ресторан дээр бол кофе зарагдж байгаа. Та 0.13 ван зоосоор хурж ирээд бүх төрлийн кофе, американо, латте, макао гэдэг ингээд төр төрлийн кофе авч уух боломжтой байна. За энэс өөр бусад энэ багцуудын ингээд та нар өөрсдөө тавиад ингээд тооцоог хараарай. За санхүүгийн хуулийн багцыг авч үзье. Энэ дээр хоёр багцаас илүү ашигтай багцууд байд юм уу гэмүү. За энэ санхүүгийн багц дээр бол энэ inductive token гэдэг энэ багц маш их сонирхол татгаар багц байгаа. За энэ нь бол 5750 евро болж байна. 250 дээр 5500 3 сплиттэй 49800 токен өгдөөд 3 сплитний дараа 398400 токен өгдөн авто майнинг дуртай учраас ингээд танд 166.6 ван зоос хүрээд ирж байгаа. За энэ хуулийн багц санхүүгийн багцын нэг ялгаа нь бол ингээд шууд даасанд чинь анхны сплитээр авто майнинг дээр орж ирдэг хугацаа бараг шаардахгүй гэсэн санхүүгийн багцан дээр ингээд харахад бол байхгүй байгаа шүү дээ. Тодорхой хугацааны дараа энэ зооснууд орно. За ингээд эцэстээ одоо танд 1542 ван зоос унагдана. Дундаж өртгөн 373 нэгж зоосны өртөг. Нийт үнц нь одоо 46.018 евро болж байна. За богино хугацааны ашиг гэхлээр та 166-гаа энэ одоо байгаа ханшинтай өржүүлж чинь 2985 ингээд 4972 еврогийн үнцэнтэй буюу энэ дотоод ханшаараа тийм ээ One Life-ийн дотоод ханш шүү дээ. 1542 зоосыг та одоо дишекер талбар дээр зарцуулж болох нь. За ингээд багцуудын ялгааг ингээд та бас ажиглаад үзээрэй. Энэ дээр бол 5750 санхүү хуулийн багц, санхүүгийн 5640 багцаас 110 долларын ялгаатай мөртлөө ингээд зоосны ялгааг нь та хараараа. Энэ нэгж зоосны өртгийн ялгааг ингээд тий өөрийнх нь нийт одоо үнц нь ямар ялгаатай юм ингээд хараад үзэх хэрэгтэй. Өгөөж нь болохоор энэ санхүү хуулийн багцан дээр 800% өгөөжтэй байхад энэ дээр 661% өгөөжтэй байх жишээ санхүүгийн багцан дээр. За ингээд та энэ дээр өөрөө дурынхаа тоог тавьж болно шүү дээ. Түрүүн биднээс ингээд 10%-аар тооцоход энд 1833 зоос байсан. Энд 3.8 евро байсан ш нэгж зоосны өртөг. За энэ дээр 10%-аар ингээд аваад үзье гэдвүлээ. 10%-аар ингээд багасгүй яах вэ? Мэдээж энэ зоосны хин тоон гэсээд өртөх нь багасна. За энэ 10 болцсон. Энийг 15% болгох хоёр дахь сплитийг өшөө зоосны хэмжээ нэгсээд нэг зоосны өртөх нь багасж байгаа жишээтэй. За энийг 20 болгоод үзье. Тэгэхээр за 308-аас арай их болж шүү дээ. 1833 зоосноос арай бага. Энийг бүгдийг 10% болгочвол нөгөө 1833 зоос 3.8 евро төр хүрээд өртгөн. За ингээд та бүгд анх сонирхож байгаа хүмүүс байж болно энэ One Life-ыг эсвэл хөрөнгө оруулсан хүмүүс манай сайтны гишүүн болоод
бид бол бүртгэгдээ гишүүдтэй бол энэ Excel файлыг явуулж болно. Тэгээд тавиад өөрсдийнхөө шийдвэрийг гаргах боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.